За муу элбэг төр ерөнхийлж асан Ухнагийн хөрөлсөх ерөнхийлөгч нарын одоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхтэй холбоотой санал санаалтыг дэмжиж ногоон цэцэрлэгт ногоон байгууламжийн ажил хийлээ өнөө өглөө ААФ-тайгаа хамт. За тэгээ хөгжлийн банкны шүүх хурлыг үндсэндээ 60 гаруй хоног ер нь бол үдсэн. Тэгэхээр тэн дээр бол яг л нэг би бол юуг хонглын одоо нэг дүр өссөн шүүх хурлыг зөвхөн одоо юу гэдэг яг хонглоор ихтэй хаалттайгаар ингэж хөгийн заваан одоо нэг хууль дүрм журмыг байхгүй нотлох баримтуудыг одоо юм үлбийсэн хууль бусаар цуглуулж хүн яллах ажиллагаа ингэ явуулд юм байна гэж ойлгож байсан. За гэсэн чинь хөгжлийн банкны шүүх хурлыг одоо Монголын ард түмэн бүгд үзлээ. Шүүх хурл ерөнхийдөө л нэг иймэрхүү маягтай болдог. Тэр нөө прокурорын байж байгаа царай, шүүгч нарын байж байгаа царай, за тэр нэг худлаа мэдүүлэг өгсөн хүмүүсийн царай тийм ээ. Ярьж хэлж байгаа юмнуудын тэр бүр тэнгэр газар шиг зөрүүтэй юм ярьдаг. Нэгэнд одоо Ямааны сүүлний талаар юм ярьж байгаад нэг нь орж үхрийн ивэр яриад, нөгөөд нь үхрийн хөл яриад, нөгөөд нь хурганы засаа яриад. Ингэж яагаад та нар Ямааны сүүл ярьж гин гэл ингээл авчиж ячдаг. Тэгэд энэ бол одоо яг юуны шудраг усны тэмцлийг анх одоо эхлүүлж манан бүллийг анх зарласан. Монгол улсын ерөнхий сайд асан юуны Норвегийн алтан уяг сайд дээр бол бүр яг Норвегийн алтан уяг сайдын кейс дээр бас айгүй тод харагдаж байна. Нөгөө төр ялаад одоо яг энэ хинэ Норвегийн алтан уяг сайдыг ялж байгаатай ажиллахан одоо өмнөх ерөнхий сайдуудыг эсвэл одоо хойш ерөнхий сайдуудыг магадгүй Лувсан намсрын хоёр ерөнхий сайдыг хизээ нэгэн цагт муу хүмүүс ёс зүйн хүмүүс ингэж ялж болох юм байна. Гаргасан тогтоолын төлөө. Засгийн газрын тогтоол бол хамтын шийдвэр байдаг. За ингээд энэ дээр бас нэг жишээ гаргаж та бүхэн харж байгаа. Нямтайшрын номтой хоёр гэж залуу байж байгаа. Монголын хамгийн анхны залуу парламентчаар 2012 онд одоо Дорнод аймгийг сонгож тодорж байсан. Энэ юуг одоо эзэмшиж байсан. За энэ нөхрийг болохоор яасан бэ гэхээр босол яг өмнөх одоо сайдуудтай яг л ижлэхэн зүйл залд үндэслэлээр тогтоол гаргаад яг л ижлэхэн гэдэг яхад тэрнгүүр ингээ авч иччихсэн. За ингээд өнгөрсөн зүйлүүдийг би яриад байна. Ингээд энийг бол хонгил гэж байгаа. Чи хонглын шүүх хурлын одоо яг манай Монгол улсын шүүх хуулийн засаглал олон улсад яагаад 50-аас доошоо үнэлгээ авсан. Энгийн үгээр хэлэх юм бол хүүхдийн сурвалгаараа ярих юм бол 50-аас доош гэдэг чинь өөрөө F үнэлгээтэй. Анги дэвшиж чадахгүй гэсэн үг. Тухайн одоо курсыг төгсөж чадахгүй гэсэн үг. Тухайн хичээлийг ойлгож гүйц судлаагүй гэсэн үг байхгүй юу? Тэрний талаар ямар ч ойлголтгүй байна гэсэн үг. Тэгэд ийм үнэлгээтэй олон улсад дэлхийн одоо 200 гаруй орноос 190 60 хэдүүл бүр хойшоо болсон. Тэгэд энэ юу хэлээд тийм шүү одоо хуулийн засаглалын бүрдүүлэгч байгууллагуудаас гарч байгаа шийдвэр тутмын бараг 60 орчим хувийн тийм үү? Хүний эрхийг зөрчсөн, үндсэн хууль зөрчсөн, хууль зөрчсөн ийм шийдвэрүүд гарч ирсэн гэсэн үг. Тэгээ яг л одоо ийм зүйлээр л одоо яллахаар болж байгаа шиг 5-аас 12 жил гэж. Надад бас 5-аас 12 жилийн ялт тулгсан л да. За тэгээд 2016 оны сүүл 17 оноос 2020 оны хооронд надад нэг хүн хэлжсэн. Өвгөн дор фэйсбүүкээс сургахгүй алга бол ер нь чимээгүй алга бол гэд. Тэгээ би өсөд төрсөн нутаг аав ээж ах дүү найз нөхөд миний зориг амьдралын бүх юм байгаа нутгаасаа би хаашаа явах юм. Ёс зүйнээс дарамт шахалтаас болоод айгаад хаашаа явах юм. Аль нэг аймаг руу явах юм уу? Ингээд чимээгүй бол гэсэн. Намайг үндсэндээ 3 удаа ажиллаг болгосон. Эхнэрийг минь 3 удаа ажиллаг болгосон. 5 сартаа жирэмсэн байхад нь хүртэл ажлаас нь халж байсан. За яшиг хил амны нэмэр давхар бид хүүхдэд энэ бузар юмнуудын балиар хил ам хүрнэ гэдэг ингээд тухайд хайж байсан. Дүүнэрийг маань ажлаас нь удаадараа халж байсан. Ингээд дарамтлсан. Сүүлдээ цагдаа тагнуул ярьдаг болсон. Сүүлдээ шоронд явуулна гэж заналт хийлдэг болсон. 17, 18, 19, 20 бүтэн 4 жил шоронд явуулна гэж дарамтлсан. Өгөн дор сургахгүй алга дуугаа бол гэд. Тэгээ би шоронгийн сонгосон. Өөдөөс нь ингэж гаргаад шоронгийн сонгоо явсан. Үжил бодлоо худалдаж чадаагүй. Зорилгоо тэр хүнд худалдаж чадаагүй. Залуу насаа тэр хүнд худалдаж чадаагүй байхгүй юу? Хүсэл мөрөөдөө худалдахгүй тулд. Ингээд шоронд нь явсан байдаг. Яг энэтэй ажиллах Норвегийн алтан уяг сайд одоо ерөнхий сайд асан дээр дуугаа бол чимээгүй бол яг үгчлэн хүртэл яг ижилхэ. Үгчлэн хүртэл яг ижилхэ. Чимээгүй бол сургахгүй бол алга бол өгөн дор. Ингүүл чамайг шоронд явуулахгүй авч үлдэнэ. Ингэхгүй бол чамайг шоронд явуулна гэд. Тэгээ сая Норвегийн алтан уяг сайд би тавьсан байна. Шоронгийн сонголоо гэд. Яг над шиг сонголт хийсэн байна. Хуухтай ус ургаж юу гэдэг вүлээ? Эдсэн
бутны эрүү ухаарж идүүлсэн бутны өв сургадаг юм а гэд. Хуухтай ус дуус хугацаатай юм дуустдаг юм а гэд. Нэг өдөр ялна гарч ирнэ. Ийм л байна. Тэгээ хонгол устаагүй юм байна. Хонгол байна. Тэр нэг хүн ярьжсэн одоо хонгол манан бүлгээд чинь эзнээс солилцсон гэд. Шинэ эзэнтэй болцсон гэд. Тэгэд ийм л зүйл нь үнэхээр харамсаж байна. Алтан үеийн сайдыг хувийнх нь хувьд бол би тултал нь хүндэлж, улс төрчийн хувьд хүндэлдэг. Энэ хүн бол миний мэдж байгаагаар хизээч хулгай хийж, худлаа ярьж хин нэгэн давуу байдал болох тийм ухамсартай хүн биш. Уулзчихсан би. Олон удаа уулзаж эх орны хөгжлийн талаар яаж нь манан бүлэглийг устгах, яаж нь хонглын талаар устгах талаар ярилцчихсан. Тэгээ би ч доллар биш. Энийг үзээд одоо намайг муулгаж байгаа тийм үү? Магадгүй алтан үеийн сайдыг муулгаж байгаа. Магадгүй оюутныг муулж байгаа хүмүүс. Норвегийн алтан үеийн сайд тийм үү? Ер нь зөв зүйл хийж байгаа хүмүүс доллар биш байхгүй юу? Доллар биш учраас ёс зүйн муу сайн юмнуудад таалагдгалбгүй байхгүй юу? Бид нар бол өөрсдийнхөө ертөнцид үзэл бодлоо худалдахгүй, эх орныхоо төлөө, ирээдүйнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, бусдын сайн сайхны төлөө 9 жорын нэр зүгээд ингэ явж байгаа байхгүй юу? Өөрсдийгөө худалдахгүйгээр. Одоо нэг худлаа дарга зэрэг болцсон гэдэг нэг сонь сонин ихэнх нөхдүүд нь бүгд биш. Ямар ч залуу насны зориг байхгүй, итгэл үнэмшил байхгүй, үзэл бодол байхгүй, өөрийн гэсэн чиг хандлага байхгүй. Бүх юм худлах хуурмаг дандаа дээрээс чиглүүлдэг. Дарга болох гоо залуу насаа худалдсан. Дарга болох гоо эрх мэдэлтэй болох гоо залуу насаа худалдсан, зорилгоо худалдсан. Итгэл үнэмшлээ худалдсан. Хинч болцсон. Ийм учраас би хинч гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэ? Тэгээ орон нутагт хонгол байна. Улсад хонгол байна. Яг л ижлэхэн зүйлүүдийг үзэж байна да. Тэгээд энэний араас эх оронч залуучууд төрт ийм юм зүйл үзхийг үүсэхгүй. Энэ засаглал өөрөө мөнх биш. Нэг өдөр би одоо 2020 оны 1 сарын 4-ний өдөр 25 дугаар сууг хэвлэлийн хурлын зааланд одоо анх элбэг дөржиг манайхан бити сонгороо сонгосон тохиолдолд буунх үед нь улс иргэнд хохирол нь хэмжих нэгжгүй болсон байх шүүгээд хэвлэлийн хурал 13 онд хийсэн одоогоос 10 жилийн нийцэх хурлын зааланда 18 жилийн дараа очиж хэвлэлийн хурал хийсэн. 2020 оны 22 оны хамгийн анхны хэвлэлийн хурлыг. Ингээдээ би хэлжсэн. Энэ хонгол гэдэг зүйлийг чинь үзчихлээ, харлаа. Байдгийн байна. Биеэр мэдрэлээ судалж гараад ирлээ гэд. Тэгэд нь ёс зүйн хүмүүс яг энэ доор хүмүүс нь доотлон бүгд ингэ байна гэд. Тэгээ мөн тодтогч хэлсэн зүйл нь гэхээр улс төрийн одоо нэг тогтолцоо онол өөр схем тийм байдаг. Одоо оюутан гэдэг ерөнхий сайд мундаг залуу, эх орон залуу юм хийгээл. Монгол ардын нам 2 удаа гарч одоо ингээ 3 удаа гарч ирэх үгийг нь бол мэдэхгүй. Лувсан намсрын оюутан ерөнхий сайдын хийсэн хамгийн том зүйл нь ирээдүйд өнөөдөр бол эрх мэдэлтнүүдэд бол хамгийн хортой зүйл. Ирээдүйд бол эх орон үр хүүхдүүд ирээдүйд бол их хэрэгтэй зүйл. Тэр нь юу гэхээр нэг намын дамгаалсан ялалтаас татгалцсан хуулийн одоо үзэл баримтлалыг санаа одоо нэг ярьж эхэлсэн. Ингээд олон намд одоо улс төрийн улсын хурлд олон намын төлөөлөл, олон төвшний төлөөллийг оруулж ирэх нь боломжийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ингээд энэ тохиолдолд нэг намд өлөхгүй ялгалт орно гэж байхгүй. Олсон байсан ч гэсэн нөгөө эсрэг сөрөг хүчинд нь бол маш олон одоо нэг нийгмийн анги давхарга салбаруудаас ингээ хүн орж ирнэ. Олон ургач үзэл бий бол парламентын ардчлал, парламентын засал бүрдүүлэх юм зүйлээс. Энэ тохиолдолд яах вэ гэх юм бол өөр намууд олох болоод ороод ирэх боломжтой болж байгаа. Ингээд хэрвээ тэнцээ ард түмэн өмнөх 30 жилд хуурцсан шиг хуурдаад чихэр хүлхээ боо хүлхээ тийм үү? Өмхөд бүкс толгойд ингээд нэг тортой одоо Батэрдэн гээд байгаль орчин ажилуулсан сайд Батэрдэн нэг цагаан сараа нэг юм хүүхдийн зурагтай хүүхдтэй зурагтай өөргөө хүүхдийн зурагт нүртэй болгоцсон. Торон дотор нэг үрлэн чихэр мэхрээ хийсэн байсан. Ингээд тараасаа эрдэнэт туугарна. Ингээд энэ тор нэг хүүхдийн каноны жүжигчин юм үрлэн чихэнд хууртаа сонгох юм бол энэ хүмүүс буцаад эх орончдоос өс гонзоо авна. Эх орончдоос өс гонзоо авах зүйл нөхрөө хөгжилд хийсэн бүх юмыг уран тарнаж бодоолно гэсэн үг. Ингээд яг Норвегийн алтан үеийг сайд шиг, яг Номтой баяр шиг, яг Баярхүү шиг бидний үдсэн одоо энэ хонглын технологиор тийм үү? Үгэн дор өгөө шорондоо яв гэдэг юм сонголтыг тулахыг үүсэхгүй юм байна. Ийм л зүйл. Тэгэхээр өшөө сайн тэмцэх ёстой юм байна, хэлэх ёстой юм байна, ярих ёстой юм байна гэдгийг хэлье.
Тэгээ тэр хин нөө варын хэдэн залуучууд тэр Орос элчингийн гадаа жигсаад байгаа тэр Монгол хүү өөрчнөө юу илээ? Сонин сонин гарууд хүүхдүүд хоншорчин байл надтай мэтгэлцээрээ ярилцаараа ирээд дуудах юм бол би яваад чинь. Эднэр худлаа хүн ч гэсэн та нар Монгол улсад амьдарч байгаа жоохон юм бод. Ажил хийж байгаа залуучуудыг унах гад яваад байгаа байхгүй юу? Өнөөдөр Лувсан намсрын оюун эрдэнэ унлаа. Энэ хэсэг бүр утгаа алдна. Элбэг доржийн талынхан гарч байна, хурцын талынхан гарч байна, баяр цогтын талынхан гарч байна. Намбрын их баяр, Мяган би инх болдгийн тийм үү? Жаргал тулгын эрдэнэ натын парк бүхэлдээ орж ирнэ. Магадгүй хулгайсан хүмүүс бүгд цагаад нь заяа. Ийм зүйлийг хийх гээд яваад байгаа байхгүй юу? Тэгэд энэ дээр нэг ах нэмээ хэлчих би одоо нэг намны үл уушгинэ гэж. Яг энэ нэг дэлхийн нийтэд геополитикийн одоо юу гэдгийг одоо ингээд маш том сөргөлдөөн ингээд болж байхад тэмцэлт болж байхад заавалчгүй боловсролын хуулиндаа англи хэлийг одоо оруулж ийн гэж ингэж нөөд нэг үндэстнийг хаглах тийм үү? Үндэснийг хаглах үл ойлгох зүйл ийм том эрсдэлтэй зүйлийг хин хийгээд энэ хуулийг ер нь хин санаачсан бол би гайхаад байгаа. Гайхаад байгаа. Энийг хуульчлах ямар ч шаардлагагүй. Зүгээр л тухайн одоо сургалтын хөтөлбөр журам одоо юу гэдэг төлөлгөө хөтөлбөр сургалтын хөтөлбөртөө оруулаад явуучих хэрэгтэй. Хэл сурах хүүхд бол хэл зүгээр хэлүүлэхгүй сурчна. Одоо та нар ч мэдж байгаа. Хуульчлаад хүчээр сургана гэвэл өстой түүмэ тэр шиг юм байхгүй. Манай Монгол ген нь шал өөр генүүд. Гадаадаас хуулж авчираад ингээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд дандаа хуулж авчирсан. Бага царайг нэг хар. Доороос авах багийн дараа одоо оюут Орхон аймгийн Баян Дурсамын оюут туугийн засаг дарга гээд хууль чамайг шийдэхгүй хуулиас гадуур би шийдэх гээд хүн доромжилж одоо юу гэдгийг ял идэлсэн залууг шуумар гэж доромжлоход хамгийн муухай доромжлол. Мөн шуумар мэн өөрт хамаардаг ямар ч хамаардаг зүйлд оржиж хүн доромжилчоод ингээд энэ муу намайг инглээ гэд өөрөө ингээд тавиад ингээд доромжлоо бүр дахиад доромжлоо ингээд яваад байдаг. Бүр доод чаднасаа дээд чад хүртэл ингээд ялзарцсан. Энэ 30 жилд хууль хуулж ирсний чинь балгаар худлаа ярьдаг хүмүүсийн балгаар. Үрээ ба. Ийм байна. Тэгэд Монголд хонгил байна. Тэгэд яг л ижлэн зүйлүүд эх орончдод ийм зүйл үзэх эрсдэл боддоор байгаа юм байна шүү гэдгийг хэлээ. За номтой хоёр гэдэг хүмүүс номтой хоёрыг өмөрлөө гэж магадгүй. Номтой хоёр тэр хүн дайраад алдсан юм бол тийм үү? Одоо та нар нэг зүйлийг бодоод үзээрэй. Номтой хоёртой яг ижлэн баг нэг цаг үед хоригдож адилхан улсын хурал бие даанэр дэвшээд номтой хоёр гараад би адилхан гарч ирсэн. Биеэрээ ялаа идлээд. Хонглын тулгсан ялыг нь биеэрээ идлээд. Гүйцэд идлээд гэсэн үг шүү дээ. Ингээ гарч ирсэн. Одоо тэр хүн дайрлаа одоо янз бүр боллоо гэж өчнөө олон асуудлууд ярьдаг, эрүүгийн асуудлууд ярьдаг. Үнэхээр тэр нь үнэн байсан бол яг ижлэхэн тогтооллоор өмнөх хүмүүс тогтоолоор одоо ч тэр тогтоолууд гарч байгаа. Энэ тогтоолоор яллахгүй байхгүй юу? Аль хэдийн тэрэнгүүр нааж бүр авчид авдранд нь хийж чинь. Муухай газар авч ээж чинь, хар газар. Тэгэхээр би бол тэр нь бол худлаа юм, дандаа цуу юм байна. Хэнийг ч харлуулж болдог л болсон юм байна л. Үнэхээр хүн дайраад алцсан тийм үү? Бугтын тэр нөө дондгийн булаг дээр. Тэгээ өөр өчнөө олон юм ярьдаг. Заавга буудлаа. Айгуул тэр нүүд ярьдаг буудлаа гэж зургийг тавьсан нөхөр нь өөрөө хажууд нь суугаа авсан байгаа юм. Айгуул ийм учраас би ингэж хэлж байгаа юм. Үнэхээр үнэн байсан бол тэрнгүүр нь ялаад явуулах хэрэгтэй байхгүй эдгээр. Тэр тийм зүйл байхгүй мэн гэж би ойлгож байна. Ягаад гэхээр одоо бүгд номтой хоёрын эсрэг ажиллаж байгаа учраас. Ингэж хэлье. Алтан үеийн сайдыг муулах хүмүүс үж магадгүй. Эх орончид Монголын өөрийнхөө үзэл бодлоор үнэнч яваа, өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө ертөнцийг бий болгож, хэнийг ч долоож, хэнийг ч цусардаж, хэнийг ч үгээр явахгүй хүмүүс бол хизээч тийм үү? Бүр хизээч утсан хүүхэлдэй байдгүй маа заа юу.